Сайн байцгаана уу? Та бүгдтэйгээ дараагийн таруу төчлөгөөрөө уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн сэдэв бол 7 дугаар сарын төлөв байдал, ажил, карьер, мөнгө санхүү, сахиусуудын зөвлөгөө гэд харж өгнө. За өнөөдөр би 4 сонголт хийсэн байгаа. Тэгээд 4 сонголтоос та бүхэн дуртайгаа сонгож болно. За ойртуулаад харуулъя. Нэгдүгээр групп энэ хөөрхөн туулааны стикер байна. За. Хоёрдугаар групп цэцэг барьчихсан туулааны стикер байна. За, гуравдугаар групп энэ хөөрхөн гараа гаргачихсан дүүжлүүр дээр савлуултж байгаа юм шиг юм хөөрхөн тулааны стикер байна. За, дөрөвдүгээр групп толгоогоо баг зэргийн хажуу тийшээ болгочихсон энэ хөөрхөн стикер байна. За, та бүхэн гүнзгий амьсгал аваад тэгээд сонголтоо хийгээрээ эргэлзэхгүйгээр яг л нүдэн тусж байгаагаа сонгоход болно гэсэн үг. За та бүгдтэй амжилт хүсье. За нэгдүгээр группийн маань ирээдүйдээ тавтаа морилно. За та бүхний маань одоо энэ 7 дугаар сарын төлөв байдал, ажил, карьер, мөнгө санхүү, сахиусуудын зөвлөгөө гэж гаргаж ирсэн байгаа. За дээдлийнх нь нэгнийгээр болох дээрээ ер нь гэр бүлдээ нь жоохон хилам зөрчил маргаантай байгаад байна л да. Тэгээд жоохон нэг нь бие биенээ ерөөсөө ойлгохгүй, нэг нэгнээ бас хийж байгаа зүйлсийг нь дэмжиж өгөхгүй, урмын үг хайрлахгүй. Ер нь жоохон ингээд сэтгэл ханамж айгу муутай харагдаад байгаа байхгүй юу? Ten of Cups, Ten Pentacles гэд гараад ирсэн байгаа. Тэгээд гэр бүлд нь ямар нэг байдлаар аз жаргалгүй болчихсон. Тэгээд зөрчил маргаанасаа болоод жоохон ингээд сэтгэл нь дундуур байгаад байгаа. Тиймэрхүү байдал бас ажиглагдаад байна. Нэг бол бас ингээд дотоод зөрчил ихтэй өөрийгөө сонсож чадахгүй, дотроос ч нэг юм хэлэхээр зэрэг тэрийг үгүйсгэд байгаа гэж бас харж болно. Тэгээд дотоод хүүхдтэйгээ ингээ гоё эвлэлдэж бас чадахгүй харагдаад байна л та. Магадгүй өөр утгаараа ингээд гэр бүлтэй ингээ зөрчил маргаантай бас байгаад байгаа иймэрхүү байдал ажиглагдаад байна шүү. За Ten of Pentacles нь бас доош хараад гараад ирсэн. Ямар нэг байдлаар сэтгэл ханамжгүй байгаад байна л та. Тэгээд байгаа зүйлийн ерөнхийдөө чамлсан байдалтай нэг олдож байгаа зүйлсийн өрөөсөө нэг гоё ингээд цэлмэг нүдээр ингээд харахгүй чамлсан байдалтай айгу тийм сэтгэл ханамжгүй байдлаар хүлээн аваад байгаа байхгүй юу. Энэ дээр бас анхаараарай гэдгийг хэлмээр байна. Тэгээд ер нь бол бодол санаандаа ер нь эрэг зүйлсийг ер нь авч бодож байх юм бол энэ бол маш сайхан зүйлс байдаг л да. Тэгэхээр дандаа юм чамлангуй байдал бол ер нь хамгийн сөрөг тал руу ороод байдаг. Тэгээд гэр бүл бас аз жаргалгүй байгаад байна л да. Тэгээд магадгүй бас мөнгө төгрөгийн гэр бүлд нь асуудал гараад мөнгө төгрөгийн байхгүйгээсээ болоод тэрнээсээ болоод бас маргаан үүссэн байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр бүл тал дээр ер нь гэр бүлийн хүмүүс маань ер нь жоохон санхүү дээрээ ер нь бол ямар нэг байдлаараа зөрчил маргаантай тэгээд жоохон сэтгэл дундуур иймэрхүү байдалтай харагдаад байна. Тэн дээр анхаараарай гэж хэлмээр байна. За Three of Empress карт маань доош хараад гараад ирсэн. Тэгээд магадгүй эмгтээчүүд маань хит их хүмүүс бусдад ингээд өөрийгөө хит их зориулдаг хүмүүс харагдаад байна л да. Бага тэр эрч хүчээ бусдын төлөө өгөөд өөртөө ерөөс анхаарал тавихгүй. Тэгээд тэгсэр агаад өөрийгөө тийм өөртөө цаг зав гаргах тийм боломж нөхцлөө ерөөс бүрдүүлж чадахгүй
бас ингээд сэтгэл санаагаар бас их хямралтай харагдаад байна л та. Мэдээж ингээд бусдад зориулаад агаар өөртөө ямар нэг ирч хүчгүй болоод ирэхээрээ тэрнээсээ болоод шаналаад имерхүү байдалтай байдаг. Тэгээ ерөөсөө өөртөө итгэж өгөхгүй би энээс өөр одоо хийх надад ямар нэг боломж байхгүй гэсэн нэг худлаа итгэл үнэмшилтэй бас байгаад байна. Энэ дээрээ бас анхаараарай. Бүх зүйл сайн сайхан зүйл энэ хорвоо ертөнцид байдаг шүү гэдэг дээрээ эерэг зүйл дээр төлөвлөрөл их зүгээрээ шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ магадгүй бас ингээд бусдаас их хайр гуйдаг халамж энтер бас их нөгөө дандаа ингээ гадагшаа чиглээд ахаараа өөртөө ингээд бусад хүмүүс таныг анхаарахгүй байгаа дахаар хайр гуйдаг нөгөө өгснийхаа хэрээр ахаад авмаар байдаг хайр гуугаад иймэрхүү байдлууд бас ажиглагдаад байгаа хгүй юу. Тийм болохоор энэ гадагшаа чиглүүлэх бус өөр лүгээ ерөнхийдөө цаг гаргаж өөртөө ер нь ингээд гоё өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргаарай гэдгийг бас хэлмээр байна л та. Ер нь бол өөртөө цаг гаргаснараа та илүү сайн сайхан бүхнийг өөрөөсөө ингээд бүтээж чаддаг юм а гэдэг зүйлсийг өөртөө бүр ингээд шингээмээр байна л та. Ийм жоохон сөрөг зүйлсээсээ болоод гэр бүлд бас ингээд аз жаргалгүй байгаад байгаа хит их гэр бүлдээ зарцуулдаг ч юм уу хэрд их ингээд үр хөвгтдээ ерөөсөө ингээд өөртөө ерөөсөө цаг зав гаргахгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө нэг цаг гаргаад бясалгал ер нь ингээд хийгээд үзэрээ гэж хэлмээр байна. Ер нь тэгээд өөрийгөө тайвшруулах тал дээрээ ер нь гадагшаа чиглүүлэх бус өөрлөгөө ерөнхийдөө ингэж байвал ер нь таны дотор та болол уулна. Тэгээд бас бусдтай айгу Queen of Swords ингээд доош хараад гараад ирсэн. Тэгэхээр бусдаа бас айгу жоохон ингээд онцгүй харилцаа үүсгээд нэ харилцаа тал дээр хитрхээ жоохон ингээд муухай харилцаад бусдыг жоохон гомдоох гээд тэгээ жоохон хатуу хүндий тийм нэг жоохон өөрийнхөө махан тархиараа жоохон ингээд бодсон юм а шууд хилээд бусдыг жоохон тиймэрхүү бодлоороо жоохон сүрдүүлдэг тиймэрхүү муухай характерууд байдаг болвол энэ дээрээ бас ерөнхийдөө энэ 7 сард анхаараарай гэж хэлмээр байна. Ер нь бол өөрсдөө жоохон ингээд сонсохгүй байхаараа зэрэг өөрийгөө олохгүй байхаараа зэрэг ингээд амьдрал маань ерөнхийдөө ингээд жоохон ингээд болж бүтдэггүй зүйлсүүд их тулгардгаа тийм болох дээрээ та бүхэн ерөнхий төлөв байдал гээд энэ дээрээ ерөнхийд анхаараад аваарай. Уул нь бол та нар аюу тийм ингээд magician эд шидийн хөзөр гарч ирсэн байхгүй юу. Та нар бол зүүн совин өндөртөө бүх зүйлсийг ингээд өөрийнхөө зүүн совгоор ингээд татаад амьдралдаа ингээд буулгаад ирэх тийм маш гоё чадвартай хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар энэ дээрээ итгээд үзээрээ итгэл гэдэг зүйл чинь энэ гоё magician гэдэг хөзөртөр аваачаар харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон ингээд өөртөө бясалгаад өөрийгөө сонсоод ингэх юм бол тэгээд таны хажууд бол бүх зүйлс уулан байгаад байгаа. Тэгтээ өөрийнхөө нөгөө нэг дотоод хүнтэйгээ ерөөсөө эвлэлт нэгдэхгүйгээсээ болоод өөрийгөө сонсохгүйгээсээ болоод ерөөсөө өөрийнхөө зүүн совн гэдэг зүйлээ бас умартчихсан байгаад байна л доо. Тэгэхээр энэ илвчин хүзэр та магадгүй ингээд өөрийгөө олчих юм бол маш сайхан ийм гоё тэр эд шидийн тийм чадвар танд байгаад байгаа байхгүй юу? Маш айгүй гайхамшигтай. Юу хүснэ бүх зүйлсийг та амьдралдаа дуудах тийм чадвар нь таны нууц авьяас нь байгаад ишүү. Тэгэхээр энэ зүйл дээр та ер нь анхаараарай гэж хэлмээр байна. За хоёрдугаар юу нь ажил карьер ерөнхийдөө харсан байгаа. Магадгүй ингээд таны хийж байгаа энэ 5-ын зоос маань Five of Pentacles доош хараад гараад ирсэн. Магадгүй таны зорж исэн ингээ санаад бодож исэн ажил төрөл чинь яг таны хүснээр болоогүй. Тэгээд та маш их тэрнээсээ болоод стресссэн бас ингээд шаналсан.
одоо надад ер нь юм хийх гэхээр юусо болохгүй байна гэдэг нэг сэтгэл зүйдээр байна л та. Тэгэхээр хэсэг хугацаанд ингээд дөрвийн Forest Words дөрвийн сэлэм маань доош хараад гараад ирсэн. Та энэ магадгүй амраад үзээрэй. Ер нь өөртөө жоохон амралт аваарай. Тэгээд өөртөөгөө ганцаараа нэг байгаад үзээрэй гэх юм бол танд бол гаргалгаа нь харагдаж байгаа байхгүй юу? Гарахаар харагдаад байна л та. Тэгээд бас мөн хүзэр гараад ирсэн. Та магадгүй ингээд ажил карьерийн тал дээр үзэж байгаа болохоор та нэг газар ингээд ажилд орох гээд анкет өгсөн болвол тэр одоохондоо ингээд хараахан ирж амжаагүй болвол таны тэр хариу нь энэ 7 сарда магадгүй ирчихсэн байгаа. Зарим хүмүүст нь бол ирж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Маш гоё ингээд ажлын санал таныг хүлээж авч ийн л та. Амьдралд ингээд бүрхэг харанхуу байсан зүйлсүүд чинь энэ гоё сарны энергиэр ийм гоё тэргэл сарны энергиэр маш гоё амьдралд чинь ингээд ийм гоё гэрэл гэгээ орж иж байгаа харагдаж байна л та. Магадгүй танд ингээд дотор чинь ингээд араатан шиг ингээд өөртөө ингээд зөрчилтэй байдаг болвол тийм болохоор энэ 7 сарда ингээд та эвлэлд нь нэгдэж чадах юм бол маш гоё ажлыг ингээд өөрөөсөө ингээд бүтээхэр харагдаад байгаа байхгүй юу? Энэ page wants гэд хөзөр маань гараад ирсэн. Тэгэхээр таны дотор чинь ингээд маш гоё ингээд ирч хүч байгаад байгаа байхгүй юу? Ажил карьер дээр чинь таны нэг л дотроос чинь ингээд гал ирч хүч ингээд мэдрэгдээд байгаа. Тэгээд таны бодол сэтгхүүр чинь ер нь ингээд хийж чадхаар тийм ажил чинь харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ дээр маш гоё төвлөрөөд ийм гоё өөрөөхөө дотоод тэр зөрчилдөд байгаа юутайгаа эвлэлдээд нэгдэж чадсанараа та бол энэ сайхан бүрхэг байсан амьдрал чинь гэрэл гэгээ ороод ажил төрөл дээр чинь ингээд нааштай хариу ер нь авахар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ хэсэг хугацаанд амраад ингээд байснараа сарны гоё мөн хөзөр таны амьдрал чинь ингээд гэрэл гарч иж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ саяны зөвлөгөөнүүдийг дагаараа гэж хүсмээр байна. Нэгдүгээр бүлгийнхэнд маань за доотлын энэ хөзөр маань мөнгө санхуг ерөнхийдөө харлсан байгаа. Тэгэхээр уул нь бол King of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр маш гоё ийм зоосны хаан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн бол өөрөөрөө ингээд бүх зүйлсийг ингээд бүтээсэн мөнгө төгрөг маш их байгаа. Баян чинэлэг. Тэгээ та бүхэнд бол энэ 7 дугаар сард бол маш их мөнгө олдохоор байгаад байгаа байхгүй юу? Тэгээд хамтрал бас ажил дээр чинь ингээд маш гоё зөв хүмүүстэй хамтраад ингээд ажиллаад ингэх юм бол маш гоё хамтрал гарч иж байна. Тэгээд мөнгө санхүү чинь бол маш гоё та нарын ингээд зөв бодлоор зөв сэтгэл зүгээр чинь мөнгө төгрөг орж ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд магадгүй тэгээд ажлынхаа амжилтыг бүтээгээд Forest юу лээ? Эн чинь дөрвийн саваа гарч ирсэн. For Wands гараад ирсэн. Тэгэхээр ямар нэг байдлаар та нар ингээд ажиллаа хийж агаад маш гоё ажиллаа тэмдэглэхээр ингээд баяр тэмдэглэхээр харагдаад байгаа байхгүй юу? Дөрвийн саваа маань тэгэхээр та нар энэ 7 дугаар сарда ер нь бол ингээд гоё ажиллаа тэмдэглээд ажлынхаа хамт олонтойгоо баяраа тэмдэглээд иймэрхүү байдалтай харагдаж байна. За баг зэрэг ингээд бусдаа жоохон ингээд онцгой харилцаа үүсгээд байдаг бол энэ дээр анхаараарай. Бити бусдыг гомдоогоорой гэж хэлмээр байна. За тэгээд бас магадгүй та болж байгаа зүйлсээ бас олж харахгүй байгаа байхгүй юу? Ажил төрөл дээр уул нь бол танд маш гоё ингээ боломж байгаад байгаа. 5-ын зоос, 5-ын аяга 5 cups гараад ирсэн. Тэгэхээр та болохгүй зүйл дээр хитрхи их анхаараарай. Мөнгө санхүү ч болж шүү. Жохон болж байгаа зүйлс дээрээ анхаарад холыг жохон ингээ сэтгээд хараад үзээрэй гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр
7 дугаар сарда 1-р бүлгийнхэн маань маш сайхан хамтралтай. Энэ сайхан уул нь гоё хүмүүс агаад байна л да. Тэгэхээр маш гоё бүтээлч сэтгхүүтэй та нар бол ингээд өөрсдөө ингээд бахархаад ажиллаад тэмдэглээд ингэж явахаар харагдаж байна. За сахиусан тигрийн зөвлөгөө авсан байгаа. За Кристиал гээд энэ сахиусан тэнгэр маань итгэл Кристиал гээд итгэл найдвартай байгаараа учир нь таны харж чадахгүй байгаа эерэг шин зүйл Тэнгэрийн хаяанд байна. Ингээд сайхан байгаа зүйлсийг ер нь сайн сайхан бүхнийг хараараа гэд зөвлөгөө өгч ин л та сахиусан тэнгэр маань. Тэгэхээр 1-р бүлгийнхэн маань ер нь ингээд итгэл найдвараа бити алдаарай. Таны харж чадахгүй байгаа эерэг шин зүйлс Тэнгэрийн хаяанд байдаг шүү. Тэгэхээр маш гоё итгэлтэй байгаараа ер нь бүх зүйл дээр энэ сөрөг зүйлсүүдээ хаяад ингэх юм бол маш сайхан зүйлсүүд Тэнгэрийн хаяанд таны хажуудаас байгаа шүү гэдгийг сахиусан тэнгэр маань зөвлөж байна. За бөөгийн хөзрөөс маань Father Sky гэсэн байгаа. Бөөгийн сахиус нь эцэг тэнгэр гэдэг ийм гоё сахиусан тэнгэр бөөгийн хөзөр маань гарч ирсэн байна. Үл мэдэгдэх зүйлд итгээрэй гэж байна. Та нар магадгүй ингээд жоохон итгэлгүй байдаг бол та нар ийм гоё эд шидтэй гэж яриад байсан шүү дээ. Магадгүй та нар өөрсдийгөө ингээд өөртөөгөө л ажиллаад ингэх юм бол эд шид байгаад байгаа. Тийм өөртөө итгэлтэй байх юм бол эд шидэнд итгээрээ. Та нар өөрсдөө бас сүнсний чинь төвшин бол маш гоё эд шидтэй байгаад байгаа. Мөнгийг ч манифест хийж чаддаг. Ер нь бол эд баялагийг ер нь бол ийм чадвар нь та нарт нь байгаа шүү. Эндээ итгээд өөртөө ингээд маш гоё цаг гаргаараа. Өөрлөгөө төвлөрөөрөө гадагшаа чиглэсэн энергийг өөрлөгөө татаарай. Тэгээ маш сайхан боломжууд гарч иж шүү. Ажил дээр чинь шинэ санал гарч ирж гин. Мөнгө төгрөгийн тал дээр ер нь бол дэжгүй харагдаад байна. Бусдаа баг зэргийн муухай харилцаж байгаа тэрэн дээр анхаарад ингээд авчих юм бол дэжгүй вэ шүү. За шидэт ой хөзөр дээрээ DK гэсэн байна. K гэ түлхүүр гээд ийм гоё мессеж гарч ирсэн байна. Таны хялбар урам зоригтойгоор хийдэг зүйлс бол зорилгодоо хүрэх зам юм аа. Үйлдэлүүд нь хоёр дахь эрч хүчийг гол анхаарлаа төвлөрүүлэх жижиг баяр баясгалан дутуу үнэлж болохгүй гэсэн байна шүү. Тэгэхээр та нар бол урам зоригтой байгаараа. Ер нь бол маш гоё эерэг зүйл ер нь урам зоригтой байгаараа л гэдгийг хэлээд байна л да. Та нарын тэр зорилгодоо хүрэх зам чинь байна шүү. Үйлдэлүүд нь ингээд хоёр дахь эрч хүчийг гол анхаарлаа төвлөрөөл. Та нарын хийж байгаа бүх нь бол ингээд анхаарал маш гоё энэ итгэлтэйгээр өөрийнхөө хийж байгаа зүйлдээ ингээд анхаарах юм бол маш гоё зүйлс ингээд та нарын оюун бодлоор чинь орж ирэхээр харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр жижигхэн баяр баясгал нь ингээд дотор сэтгэлдээ байгаа бол тэрийг ил гаргаж маш гоёор ингээд маш гоё баяртай байшгүй гэдэг тийм гоё мэдрэмжийг аваарай. Дутуугаар бити үнэлээрэ гэдгийг хэлээд ээ шүү. За тэгээд 1-р бүлгийнхэнд маань 7-р сард нь амжилт хүсье. Та бүхэн тэгээд лайк, subscribe дараарай. Тэгээд хувийн уншлага авах гэж байгаа бол зөвлөгөө авахыг хүсвэл доор линкээр ороод ирж болно. Тэгээд 1-р бүлгийнхэнд амжилт хүсье. Баярлалаа. За 2-р бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За та нарын одоо энэ дээд хэсгээр нь 7 сарын төлөв байдал, ажил, карьер, мөнгө санхүү, тэгээ сахиусын зөвлөгөө авсан байна. За 2-р бүлгийнхэн маань зарим нэг хүмүүс маань өөрчлөлт одоо таавар хүзэр маань, цамхаг хүзэр маань доош хараад гараад ирсэн. Тэгэхээр зарим нэг хүмүүс маань үнэнтэй нүүр тулж чадахгүй байна, өрөөсөө зүхтаагаад байна. Ер нь нэг
ямар нэг өөрчлөлт шинжилэлт амьдралд нь орох гээд хахад тэрийгэ ерөөсөө үгүйсгээд ерөөсөө хүлээн авахгүй байна. За тэгээд зарим нэг хүмүүс маань юу яаж ин л да гэр бүлдээ жоохон ингээд зөрчилдөөнтэй жоохон аз жаргалгүй байгаа, бие биенээ жоохон дэмжихгүй байгаа. Тэгээд жоохон урам хугаралттай. Тэгээд ер нь жоохон сэтгэл дундуур тиймэрхүү байдал бас ажиглагдаад байна л да. Тэгээд энэ Five of Wands, энэ Hermit эдгээр маань болохоор ерөнхийдөө ингээд энерги маань гадагшаа ерөнхийдөө чиглэлсэн байгаад байна л да. Ер нь ажил төрөл дээрээ бас жоохон ингээд зөрчилдөөн гаргадаг ч юм уу, хаяа нэг зөрчилдөөн маргаан бас бусдаа жоохон гарах гад байдаг. Тэгээд айгүй тийм гал ирч хүчээр тийм ажилдаг хүмүүс байгаа байхгүй юу? Магадгүй энэ бас эрэгтэй хүмүүс байж магадгүй маш хүнд хүчээр ажил бас хийдэг тиймэрхүү төрлийн харагдаад байна. За Hermit хөзөр маань ерөнхийдөө зарим нэг хүмүүс маань сургуулаа төгссөн. Заримдаа болохоор энэ энерги бас ингээд гадагшаа ерөнхийдөө чиглэлсэн байгаад байна л да. Хитрхи их хөөрсгөлцөн өөрийгөө жоохон олоогүй тиймэрхүү хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр хитрхи их хөөрсгөлөөд гадагшаа чиглэсэн энергитэй ер нь өөрийгөө ер нь сонсож чадахгүй байгаа. Өөртөө бараг цаг зав гаргана гэдгийг бас мэдэхгүй байгаа. Тиймэрхүү бас нэг хүмүүс зарим хүмүүс маань ажиглагдаад байна л да. Тэгээд Lovers хөзөр маань гараад ирсэн энэ маань болохоор энэ 7 сард магадгүй шинэ хүнтэй танилцсан магадгүй болвол танилцаад ингээд уулзаад явж байгаа тийм хүмүүс харагдаад байна. Тэгэхээр энэ дээр болохоор бас нэг утга нь болохоор ажлын хамтралыг яриад байдаг. Тэгэхээр энэ ямар нэг байдлаар ингээд хайр дурлалын тал дээр ямар нэг байдлаар айгүйх таталцаад байгаа, бие биерүүг айгүйх тэмүүлээд байгаа. Магадгүй цамхаг хөзөр маань ингээд амьдралд нь ингээд өөрчлөлт шинжилэлд орох гээд ингээд цаанаас нь ийм өөрчлөлт гээд хахад жоохон ингээд сөрөг талд автаад байгаа ч юм уу тий шунаад хитрхи ингээд нөгөө нэг хайр дурлал гээд явдаг ч юм уу нэг тэгээд бас нэг өөр талаар нь болохоор ажлын хамтрал бас ингээд айгүй гоё хамтралтай болохоор бас тайлдаг байхгүй юу? Тэгэхээр ажлын магадгүй тийм хамтралтай байхаар харагдаад байна л доо зарим нэг хүмүүс маань. Тэгэхээр ер нь бол ингээд ажиглаад ахад ерөнхийдөө юм гадагшаа чиглэсэн энерги ингээд 7 сарда мэдээд авчихсан юм чинь дотгошоо хумаад ер нь ингээ хил хязгаар гэдгээ тавиараа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ер нь ингээд жоохон ингээд бусдаас их хайргуугаад иймэрхүү байдал ажиглагддаг бол өөр дээрээ ерөнхийдөө төвлөрөөрөө гэж хэлмээр байна. Тэгээд сөрөг зүйлс байдаг бол тэгээд өөрлөгөө анхаарлаа төвлөрүүлээд хүлээн зөвшөөрөөрэй гэдгийг хэлмээр байна. За ажил карьерийн хувьд болохоор зарим нэг хүмүүс ер нь бол энэ Wheel of Fortune амьдралын азийн хурд маань ингээд доош гараад ирсэн. Тэгэхээр амьдралд нь үнэхээр ингээд шин цикл ингээд гарах гэдэг байхгүй юу? Эргэлд орох гэдэг. Тэгсэн чинь нөгөө хуучинтайгаа зуралдаад ерөөсөө ингээд тавьж явуулахгүй байгаа гэсэн үг. Энэ дээр бас цамхаг дээр тэгж гарсан шүү дээ хуучинтайгаа зуралдаад. Энэ дээр бас уул нь бол шин зүйл ингээд амьдралд нь ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим нэг хүмүүс маань ерөөсөө ингээд өөрчлөлт шинжилтийг хүлээн авахгүй байна, үгүйсгээд байна. Уул нь бол энэ өөрчлөлт шинжилтийг ингээд хуучин байсан юмнуудаа тавьж явуулаад ингэх юм бол амьдралд маш гоё ингээд ирэх гэж байгаа ийм сайн сайхан бүхэн ирэх гээд байгаа юмнууд нь саад одоо ингээд ирэхээргүй болцсон тиймэрхүү жоохон гацхан байдалд орчихсон байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд мэдээд авчихсан болохоор ер нь энэ гацангийн энэ хуучнаа ингээд тавьж явуулаарай.
өөртөө ингээд янз бүрийн сөрөг зүйлс байдаг болвол энэ дээр бас анхаарал аваараа гэж хэлмээр байна л да. Тэгээд хангид мэн энэ дүүжлэгдсэн хүн маань доош хараад гараад ирсэн. Тэгээд хитрхийх нэг зүйлд маш их гомдлоод байгаа. Болохгүй байгаа зүйлсээ ингээд аюу энэ ингээд энэ тэгээд ингээд аюу маш их өөртөө ингээд үгүйсгээд ингээд маш их дандаа болохгүй талуудаа ингээд хараад байна л да. Тэгэхээр хуучинтайгаа бас ингээд тав тухтай байдал дээрээ ингээд байхыг хүсэж байгаа гэсэн үг. Одоо нэг ажилд ярих юм бол нэг ажлаа хийсэн бод тэн дээрээ л нэлээд удаан байдаг ч юм уу. Уул нь бол та нар ингээд амьдрал чинь гоё шин зүйл, шин ажил ингээд оюун бодол одоо ингээд оюун бодлоор чинь Naito Swords оюун бодлоор чинь маш гоё ажил гарч ирэх гээд байгаа байхгүй. Уул нь бол та нар өөрсдөө ингээд анхаарад ингэх юм бол оюун бодлоор чинь логик ухаанаар чинь маш хурдтай ингээд айгу гоё хурдан яг ингээд хурдан бүтээхэр юм гарч иж байгаа байхгүй. Энэ бол маш зөв. Тэгээд ESO Cups гараад ирсэн. Тэгэхэд энэ маань болох дээрээ та нарын ингээд магадгүй энэ тухгүй байдал дээрээ ингээд өөрчлөөд ингээд хуучин зүйлсээ тавьж уулаад ингэх юм бол өөрийгөө сонсснороо шин зүүн совонгоор чинь шин өөрийг чинь чадах ингээд зүүн совонгоор чинь орж ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар энэ дээрээ бас хүлээн зөвшөөрөөд авчих юм бол маш гоё зүүн совонгоор чинь өөрийг чинь чадах тийм гоё ажил бас орж ирэх гээд байгаа байхгүй юу. Та бол маш гоё юм бүтээлч юм гоё зүүн совн өндөртөө иймэрхүү байдлаараа та нар гоё ажил карьерийг олж авахар харагдаад байна л да. Тэгээд ингээд Naito Swords энэ маань ер нь бол өөрийнхөө логик ухаанаараа ингээд бүхнийг ингээд мэдэрчээд маш хурдан үйлдэл хийгээд ингээд зарим нэг хүмүүс маань маш хурдстай ингээд яваад байгаа харагдаад байна. Тэгээд ажлын ингээ гоё шин эхлэлээ тавиад ингээд яах юм бол бас гоё ажлаа тэмдэглэх ийм гоё зүйл гарч ирээд байгаа байхгүй. Ажлын баяраа тэмдэглэх магадгүй энэ ажил чинь таны тэр оюун санаас гарч ирсэн ажил чинь цаашдаа ер нь ингээд маш гоё дэлгэрэн цэцгэлээд таны яг хийх ёстой ажил чинь харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр цаашдаа ингээд гоё ажлынхаа хамт олонтойгоо ч юм уу ер нь ингээд баяраа тэмдэглэхээр ийм гоё танд бол үржил шим авч ирэхээр ийм гоё ажил харагдаад байгаа байхгүй юу. Та хуучнаа л орхих хэрэгтэй юм байна гэдгийг л энэ дээр тавар хүзэр маань ингээд өөрчлөлт шинжилтийг хүлээн авахгүй жоохон сөрөг талуудтайгаа ер нь байгаад байгаа шүү дээ. Ингээд өөрчлөлтөө хийгээд хүлээн зөвшөөрөөд ингэх юм бол азийн хурд таны талд эргээд хүлээн зөвшөөрөөд ингэх юм бол таны энэ зүүн сонгоор ч маш гоё ажил төрөл чинь орж ирэхээр харагдаад байна л да. За мөнгө санхүү энэ ингээд 3 дугаар игнэн мөнгө санхүүг нь харсан байгаа. Зарим нэг хүмүүс маш гоё ингээд уламжлалт сэтгэлгээтэй хүмүүс байгаа байхгүй юу? Ер нь ингээд Монгол ёс заншлаараа гэж ярьдаг юм уу да. Ер нь ингээд заншилтаа тийм үнэнч тиймэрхүү хүмүүс бас ингээд заншлыг айгүйх дагаж мөрддөг тийм хүмүүс байна л да. Тэгээд бас айгүй тийм зүүн совн өндөртөө бас ингээд багшлах тийм гоё чадвартай бас тийм уянлаг тийм хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм мөнгө санхүүгийн тал дээр та нарын ингээд оюун санаагаар чинь маш гоё ESO Pentacles гарч ирсэн. Энэ зоосны тамга гараад ирсэн. Тэгэхээр ийм ингээд өөр дээрээ та нарын ингээд мөнгө санхүү чинь ингээд 7 сард бол маш гоё шин их ажлын шин их үүсвэрээр ингээд орж ирэх гээд байгаа байхгүй юу? Та нар бас ингээд дотоод хүүхдтэйгээ маш гоё эвлэлд нь нэгдэж чадсанараа ийм сайхан зүүн совонгоор ийм та нарын ажлын амжилттай ингээд одоо хэлсэн шүү дээ. Энэ ажлаа тэмдэглэхэр гэд хэлсэн зүүн совонгоор гэж хэлсэн. Тэгээ та нар ингээд ажил карьерийнхаа юмыг өөрсдөө бүтээхээр харагдаад байгаа байхгүй юу? Та нар дотоод хүүхдтэйгээ ингээд юу чаддаг, юу
би дуртай билээ гэд өөрийнхөө бага насн дээрээ очисоод тэр хүүхдтэйгээ ингээд хайрлаад эвлэлд нь нэгдээд ингэснээрээ та нарын маш гоё шин ажил мэргэжил ингээ мөнгө олох, карьерээ олох тийм зүүн сонгорч орж ирэх гээд байгаа байхгүй юу? Энэ Night of Pentacles хоёр талд ингээ Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол хоёр талд ингээ зоос гараад ирсэн. Тэгэхээр маш гоё удаан төлөвлөж агаад энэ ажлаа ер нь ингээ нухацтай удаанаар ингээд төлөвлөсөн ажил чинь амьдрал дээр чи ил гарснараа амжилт ингээд бүтээхээр харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд баяраа тэмдэглэн гэж хэлсэн шүү дээ. Та нар бол урд нь ийм хэцүү ажил ингээд хийдэг байсан болвол ингээд Ten of Swords байна л да, 10 сэлэм. Энэ маань болохоор урд нь та нар ийм хэцүү шантраад ажил төрөл ингээд мах руу зүтгээд ингэдэг байсан бол энэ 7 сартаа та нар бол энэ онцгүй энергиэс ерөнхийдөө гараад мөнгө санхүүгийн тал дээрээ болох дээрээ өөрийн чинь зүүн совонгороо ингээд орж ирэхээр харагдаад байна шүү. Тэгээд энэ гой зүйлсүүдээ хүлээн аваарай. Тэгээд энэ хуучин зүйлсүүдээ тавьж явуулаарай гэдгийг сануулмаар байна л да. Энэ гоё тавар хүзэр дээр ер нь ингээд та нарын орж ирэх ёстой зүйлийг та нар үгүйсгээд ингээд холдуулаад байгаа байхгүй юу? Энэ зүйлсээ жоохон сөрөг зүйлсүүдээ ажиглаарай. Гадагшаа чиглдэг энерги дотгошоо болгоод ерөнхийдөө өөр дээрээ ерөнхийдөө ингээд энэ зоос нь ингээд 10 сэлэм маань ингээд доош хараад гараад тэгэхээр 7 сард бол гарчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар ингээд ийм сахан өөртөө эвлэлд нь нэгдэж чадсанараа цаашдаа та нар ингээд амьдралаа санхүүгээ аваа явах тийм гоё боломж нь бүрдэж харагдаад шүү. Маш сайхан ингээд харагдаж ин мөнгө төгрөг бол маш гайхамшигтай 7 сард болохоор харагдаад байна шүү. За Сахиусан тэнгэрийн зөвлөгөө Даниэл гэдэг энэ Сахиусан тэнгэрийг авсан байгаа. Би бол гэрлэлтийн Сахиусан тэнгэр. Би яг одоо танд туслаж байна гэсэн байна. Тэгэхээр та нарт ингээд жоохон ингээд өөртөө төвлөрөөд ингээд байж байгаа үед чинь Даниэл гээд гэр бүлтэй жоохон ингээд маргаантай байгаа штэ. Иймэрхүү зүйл дээр чинь ингээд эвлэлд нь нэгдүүлэх ингээд Сахиусан тэнгэр маань ингээд туслахаар бай шүү. Тэгэхээр хэрүүл тэмцлээ жоохон ингээд багсгаад 7 сардаа илүү гоё ингээд өөрсдрүүгээ илүү их чиглүүлээд ингэх юм бол ер нь дайжгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд гадагшаа чиглүүлсэн энерги дотгошоо хумаад өөртөө юу чаддаг бүхий л зүйлсүүдээ ингээд таньснараа азийн хурд та нарын талд эргээд ирэхээр харагдаад байна шүү. Тэгээд сайн сайхан бүхэн ирэхээр харагдаад байна. Болохгүй байгаа зүйлсээрээ анхаараарай гэж хэлмээр байна. За бөөгийн Сахиусан тэнгэр маань гарч ирсэн Wise One гинэ. За мэрэгэн нэгэн гэсэн байна. Өөрийн одоогийн нөхцөл байдалд өсгөх гэсэн байна. Тэгэхээр та нар ингээд одоогийн ингээд байгаа жоохон онцгүй байдлаа ингээд сайн тал руугаа ингээд өсгөөрөө дэвжээрээ гэсэн байдалтай тийм гоё зөвлөгөө гарч иж байна л да. Тэгэхээр болохгүй байгаа тэр сөрөг зан чанаруудаа ерөнхийдөө өөртөө эвлэлтэн нэгдээд ингэх юм бол та нар бол уул нь бол зүүн сов нь өндөртэй, бүр багшлах чадвартай. Тэгээд ирээдүйн ажиллаач болох тийм боломжтой, оюун ухаанаар ч орж ирэх боломжтой, өөртөө нэгдэх юм бол ингээд мөнгө төгрөг хүртэл ингээд та нарын хүснээр орж ирэхээр харагдаж байгаа байхгүй юу? За шидэт оюун хөзрөөсөө Rise the War гэсэн байна. За та өсгөх бараа өсгөх гэсэн байна. Та амьдралын хүмүүс болон нөхцөл байдалд илүү өндөр стандарт тавих юм бол баяр баясгал нь элбэг байдлын шин дэвшилтийн орон зайг олгодгоо. Хуучин хэв маягаас ангижраараа гэсэн байх шүү. Тэр хуучин хэв маяг гэж гараад байна. Тэгэхээр айгүй гоё хөзрүүд маань маш сайхан ингээд
таарж гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр хуучин зүйлсүүдэд тавьж явуулах хэрэгтэй гэд ингээд байгаа. Би тухгүй байна. Би ийм байна. Миний зовлон мэдэхгүй байна, ойлгохгүй байна. Иймэрхүү байдалтай бус. Ер нь жоохон ингээд тухгүй, жоохон ингээд тухтай байдал дээр хуучныхаа нөгөө нэг тухтай тийм нэг орон зайнда байхыг хүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар энэ тухтай байдлаасаа жоохон ингээд гараад ингэчих юм бол маш гоё азийн хүр та нарын талд ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас хэлээд нь штэ. Хувийн орон зайгаа ингээд үүсгээ, стандарт тавиа, хил хязгаар тогтоо. Гадагшаа чиглэсэн энэ энергиудэ дотгошоо хумаа гэж яриад байгаа штэ. Тэгэхээр хөзрүүд маань маш сайхан холбогдож гарч байна л да. Маш гоё өндөр стандарт тавиад, хуучнаа тавиад ингийн болвол та нарт бол баяр баясгалан, элбэг дэлбэг байдал гэж гарсан шүү дээ. Энэ дээр зоос, Knight of Pentacles, энэ Ace of Pentacles гэж гарсан. Тэгэхээр та нар бол жоохон өөртөөгөө чиглээд ингийн болвол одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд өөрлөгөө өнгөснөрөө тэр элбэг дэлбэг аз жаргалын тийм гоё орон зайг өөрөөсөө бүрдүүлдэг шүү. Хуучнаа тавьж явуулаарэ гэдэг шүү. Тэгэд ингээд жоохон гэр бүлтэйгээ зөрчил маргалдаа аз жаргалгүй, жоохон урам зориг хин нэг нь өгөхгүй байгаа. Магадгүй таны нөхөр ч юм уу, таны эхнэр ч юм уу нэг хин нэг нь ингээд нэг нэгэндээ гоё урам зориг хайрлахгүй байгаа да. Энэ бас ингээд сэтгэлийг бас гонсоолгож харагдуулдаг байхгүй юу. Тэгээд жоохон ингээд сэтгэл дундуур харагдаад байна л да гэр бүл маань. Тэгээд энэ дээрээ жоохон ингээд бие биенээ хүлээн зөвшөөрөөд ингэх юм бол Даниэл сахиусан тэнгэр маань та нарт ингээ гоё тэр зөрчил маргаан дээр чинь та нар өөрлөгөө жоохон ингээд өндөгөөд юунаас болоод байгаагаа ингээд төвлөрөөд жоохон хүлээн зөвшөөрөөд ингэх юм бол Даниэл сахиусан тэнгэр маань гэр бүлийг маань ингээд харж хандах нэ гэдгийг хэлээд байна л да. Туслаж харж хандахаар харагдаад байна. За тэгээд 20 дугаар бүлгийнх нь 7 сард нь амжилт хүсье. Тэгээд болохгүй байгаа зүйл байгаа бол ингээд ер нь аль болох өөрлөгөө чиглүүлээрээ. Тэгээ хурдхан шиг азийн хүрдээ эргүүлээрээ. Тэгээд азийн хүрд чи ойрхон bay шүү. Хуучин зүйлсээ тавьж явуулаарэ гэдгийг хэлмээр байна. За тэгээд та бүхэн маань лайк, subscribe дараарай. Тэгээд хувийн уншлаг авахыг сонирхож байгаа бол бас зөвлөгөө авч болно шүү. За та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. За 3 дугаар бүлгийнхэн маань reading-дээ тавтай морилно. За дээдлийнх нь нэгнээ нь болохоор 7 дугаар сарын төлөв байдал, ажил, карьер, мөнгө, санхүү, сахиусуудын зөвлөгөө авсан байна. За 3 дугаар бүлгийн хүмүүс ингээд хараад ахад magician хүзэр эд шидтэн гарч ирсэн л дээ. Тэгэхээр маш гайхамшигтай бүх зүйлсийг ингээд манифест маш сайн хийж чаддаг. Амьдралдаа маш сайхан өөрт хэрэгтэй, бас бусдад хэрэгтэй бүхий л зүйлсийг ингээд өөрийнхөө оюун ухаан, зүүн совонгоор ингээд дуудаж чадах тийм чадвартай, амьдрал нь маш сайхан элбэг хангалуун бас ингэ явж байгаа. Бүх зүйлс нь бүрэн бүтэн байгаад байгаа. Ийм сайхан сэтгэл ханамж дүүрнэ. Тэгээд гал ирч хүчээр ингээд өөрийнхөө зүүн совонгороо өөрийнхөө хийх ёстой зүйлсийг ингээд олоод авчихсан ийм гоё хүмүүс харагдаж байна. Nine of Pentacles тэгэхээр элбэг дэлбэг ингээ мөнгө төгрөг, ажил, карьер бүх зүйлс нь ингээд элбэг хангалуун байгаад байгаа. Тэгээд тэр зүйлсээ ингээд ургуулж тариад тэгээд хараах нь ингээд аваагүй, ургацаа арай хурааж амжаагүй. Ер нь бол бэлтгэлээ хангачихсан, утгагүй энийг авах гад ингээд байж байгаа. Ийм гоё аз жаргалтай, ийм гоё хүмүүс харагдаж байна л та. Энэ 3 дугаар бүлгийнхэн бол маш сайхан эд шид зүүн совын өндөртэй маш гоё өөртөөгөө ажилтсан тийм мундаг сайхан эмэгтэй хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Өөрийгөө олчихсан гэсэн үг л дээ. За
Three of Swords, гурван сэлэм ингээд гараад ирсэн. Тэгэхээр энэ зарим нэг хүмүүс маань сэтгэлийн маш хүнд чарх авчихсан байна л да. Магадгүй гэр бүлээсээ салцсан ч юм уу. Тэгээд амьд justice бас гарч ирсэн. Ингээд доош хараа гараад ирсэн байгаа. Тэгэхээр амьдралд нь ямар нэг байдлаар хуурам мэхлэлт худлаа зүйл гарч ирсэн. Магадгүй шүүх, хурал, амьдралд буруу тогтолцоо ямар нэг байдлаар хээл хахуул ч юм уу, ямар нэг байдлаар нэг л шудрах бос зүйл амьдралд нь ингээд явагдаад байгааг ер нь байгаад байна л да. Тэгэхээр энэ зүйлсүүд нь ер нь амьдралд нь ингээд өрнөөд яваад байна л да. Тэгээд магадгүй энэ гэр бүлээсээ салт хийж байгаа, шүүх хурал руу орж байгаа иймэрхүү хуурам мэхэлдсэн тэр хүмүүсийг олж мэдснээрээ маш хүнд шарх авсан байна л да. Тэгээд энэ 3 дугаар энэ reading би уншиж байхдаа энэ сэтгэлийн шарх авж байгааг би ч бас айгүй мэдрэлээ. Миний зүрх сэтгэлд бас маш муухай хүнд мэдрэгдлээ л те. Тэгэхээр энэ хүмүүс маань оройдоо унтаж чадахгүй маш их шаналж, уйлж, гансрах, итгэл найдварыг алдсан тийм аимшигтай мэдрэмжийг бас аваад байгаа, тийм мэдрэмжтэй байгаад байна л та. Тэгэхээр одоо зөвлөгөө гэж хэлэх юм бол болохгүй хүмүүс олвол угаасаа явдгаа. Тийм болохоор энэ сэтгэлийн шархаа ер нь тавьж явуулаараа. Энэ бол удаан хугацаанд бити авч яваараа гэдгийг зөвлөмөр байна л да. Тэгэхээр л танд ингээд хуурам мэхлэлт магадгүй таны амьдралд 3 дахь читгээд гарч ирсэн л болвол энэ байх ёсгүй хүмүүс бол угаасаа ингээд арчигдаад ингээд явдаг зам ёсных хоёр тишээ болох нь зам ёсных учраас ер нь тэгээд шудраг ёс гэдэг зүйл бол амьдралд байх ёстой зүйл учраас ийм бүхнийг хүлээн зөвшөөрөөд өөртөө энэ сэтгэлийн өвдөлтийг ер нь бясалгал хийгээд тавьж явуулаарай. Энэ бол энэ 7 сарда маш гоё шинэ энергийг авч ирээрээ. Энэ бол маш хүнд мэдрэмж байгаа ч гэсэндээ ер нь онцгүй болохоор л онцгүй хүмүүс угаасаа цаанаасаа ингээд явдаг жамтаа учраас энийг хүлээн зөвшөөрөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд маш хүнд мэдрэгдээд байгаа учраас тэгээд итгэж найдажсэн тэр хүн маань бас ингээд итгэлийг чинь ер нь алдчихсан иймэрхүү байдалтай байгаа тань. За тэгээд саяны зөвлөгөөг дагаж мөрдөрөө гэж зөвлөе. За ажил карьерийн тал дээр зарим нэг хүмүүс маань маш гоё одоо ингээд энэ гоё зөөн совнтой хүмүүс маань ингээд 10-ын аяг гараад ирсэн. Тэгэхээр бүх зүйл нь элбэг, дэлбэг, гэр бүл, үр хүүхдүүд, гэр орон бүх зүйлс элбэг дэлбэг байхгүй юу? Энэ хүмүүстэй бол ярих юм байхгүй л байна л да. Маш гоё аз жаргалтай, элэг бүтэн, ийм сайхан амьдралтай ажил карьер дээр маш амжилттай ажил нь бол санснараа ингээ гоё бүтээд гэр бүл амар амгалан ажил төрлөнд хүртэл ингээд өөрийнхөө хүснээр ийм сайхан явж байгаа хүмүүс харагдаж байна л да. За зарим нэг хүмүүс маань болохоор ер нь хөнгөн хумга Page of Swords доош хараад гараад ирсэн. Тэгэхээр янз бүрийн ажил төрөл дээр ер нь хөнгөн хумга байгаад байгаа, хитрхи хөрцөлөөд байгаа, хүүхдэрээ байгаад байгаа, том хүн арай болж амжаагүй тиймэрхүү хүмүүс байгаад байна л да. Тэгээд ер нь их жоохон ингээд савчсан, дэрвсэн, дөргсөн тийм нэг энергитэй хүмүүс, айгүй тийм хөнгөн хумга энергитэй хүмүүс харагдаад байна л да. Тэгээд ажил төрөл дээрээ бас нэг тиймэрхүү хандлагатай хандаад байгаа юм болов уу гэж харагдаж байна л да. За Knight of Cups бас ингээд доош хараад гараад ирсэн. Энэ хүмүүс бас ингээд ажил төрөл дээрээ яг өөрийнхөө яг сэтгэл зүгээсээ ингээд чин сэтгэлээсээ ажиллаа хийхгүй жоохон ингээд дурамчхан ажилдаг ч юм уу те. Тэгэд нэг л өөрийнхөө эсгүй болвол хийх ёсгүй тийм дургүй ажиллаа хийгээд байгаа ч юм уу. Тийм нэг сэтгэл зүйн нэг л тогтворгүй тийм энергитэй яваад байгаа байхгүй юу. Тэгэд ер нь тогтворгүй энергитэй байна л та. Тэгэд энэ хүмүүс маань
ер нь ер нь зөвлөгөө бол гарч ирсэн. Даянч хүзэр маань тэгэхээр мэд гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань энэ ажил болохгүй байгаа энэ зүйлс дээрээ хэрмэд энэ даянч гэдэг энэ хүзэр маань ер нь бол илүү дотгошоогоо өөрлөг өндөгөөрөө өөрийнхөө дотроос яагаад ингээд байгаа сэтгэл зүгээ жоохон олж танаарай. Тэгснээрээ та нар бас маш сайхан энэ мөн хүзэр гарч ирсэн байхгүй юу? Сарны хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та нар ингээд дотгошоо өндөөснөөрөө өөрсдийгөө юу ч чаддаг ямар ажил карьер бас олох боломжтойгоо та нар өөрсдөөсөө олдог шүү гэдгийг мөн хүзэр бас ингээд илтгэж харуулад байна л да. Тэгэхээр та бүхэн маань өөртөөгөө жоохон өндийч хараарай. Тэгээд ер нь энэ болохгүй байсан энэ гадагшаа ингээд чиглэсэн, ер нь ингээд дэрвсэн, дөргсөн, жоохон сэтгэлгүй, тиймэрхүү энергиуд өөрлөгөө авч ирэх юм бол та нар ийм гоё амьдрал чинь бүрхэг байсан юу чинь гоё гэрэл гэгээ орох гээд байгаа байхгүй юу? Өөрлөгөө өндийснөөрөө та нар нэг тийм сайхан сарны тийм гоё гэрэл гэгээг өөрөөсөө олж таниад ажил карьераа бас олж таних тийм магадлал маш өндөртэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань ер нь ингээд өөрийнхөө дургүй ажил дээр угаасаа хүн дургүй ажил хийгээд ахаар зэрэг ямар сэтгэл зүрх өөрлөгөө өнгөх тийм зав цаг гардаггүй л дээ. Тийм болохоор ийм дургүй байгаа юм дээрээ нэг бол ажиллаа тэр болохгүй байгаа ажиллаа болдог ч юм уу. Тэгээд өөрлөгөө илүү хөнгөснөөрөө та нар ажил карьерийн хувьд маш сайхан ингээд гарч ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Сарны гэрэл шиг ингэж гоё нар шиг тод гарахгүй ч гэсэндээ сараар ингээд ямар ч байсан тодорхой хэмжээгээр гэрэл гарч ирээд та нар итгэл найдварыг бас ингээд ийм гоё сарны харанхуй бүрхэг байсан чинь гэрэл гэгээ орж ирж та нарт арай илүү ингээд итгэл найдвар тийм гоё огч үсрэхээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр анхаарал аваарай гэж хэлмээр байна. За ажил карьерийн тал дээр ер нь ингээд хараад ахаар зэрэг ер нь өөртөө уул нь бол ингээд 10-ын зоос доош хараад гараад ирсэн. Усан орлогодоо ингээд чамлангуу хандаад байгаа. Ер нь нэг л сэтгэл ханамжгүй байгаа тань л та. Тэгэхээр ер нь бол багч гисэн зүйлийг талархаж хүртээрээ ингэх юм бол арай илүү мөнгө төгрөг чинь илүү их нэмэгддээ шүү гэж зөвлөмөр байна л да. Тэгснээс магадгүй та нар ингээд чамлангуу хандснараа та нарын ажил төрөл чинь бас ингээд 6-гийн саваа шиг ингээд амжилтгүй ажил чинь нэг л бүтэж өгөхгүй мөнгө төгрөг төлөөсөн бол тэр чинь бас ингээд яг санснаар болохгүй байгаад байгаа бол та нар нэг энэ олсон мөнгөн дээрээ гоё маш их баярлаад талархаад улсан мөнгөө чамлахгүйгээр багч гисэн хайрлаад ингэх юм бол маш сайхан энерги ирдэг шүү. Тэгээд амжилтаас удахгүй та нарт бас ирэх гээд байгаа байхгүй юу? Уул нь бол та нар маш гоё амжилтыг бүтээх тийм энерги ирч хүчтэй гал ирч хүчтэй тийм гоё хүмүүс харагдаад байна л да. Даанч тэрийг буруугаар явуулаад байна л да. Буруугаар олсон мөнгөнд энэ нэг орж иж л байдаг гарч ил байдаг гэдэг ч юм уу тий. Иймэрхүү мессеж орж ирж байна. Гэхдээ энийг ингэж тэгхгүйгээр заримдаа чамладаг ч юм уу ингэхгүйгээр ер нь ингээд олсон багч гисэн зүйлээ ингээд баярлаа гэсэн талархлын үүднээс хандах юм бол та нар бол энэ ажил дээрээ маш гоё амжилтыг авч ирэхээр харагдаж байна л та. Тэгээд бусдаа бас нэг жоохон ингээд бусдаа жоохон онцгой харилцаад тэгээд мөн ямар нэг байдлаар ингээд юмыг булаах ч юм уу жоохон энэ тавын сэлэм маань тэгж харагдаад байна л да. Магадгүй ямар нэг хүмүүсийн авах ёстой юмыг нь та нар ингээд та нарч гэжтэй ер нь ингээд авдаг ч юм уу энэ болоод буруу үйлдэл болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээсээ болоод ялалтай ус байгуулж чадахгүй байгаа. Магадгүй энэ сөрөг зүйлсээсээ болоод энэ
хараахан ингээд амжилтыг олж чадахгүй байхадаа шудраг бус зүйл хийсэн учраас иймэрхүү байдал бас ажиглагдж байна. Тэгээд энэ хоёрын зоос Two of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ ажил амьдралаа гой зохицуулаарай. Тэгээд зарим нэг хүмүүс маань энэ дээр ингээ харахад шинэ ажил эхлүүлээд маш гоё ингээд дуртай. Өөрийнх нь дуртай маш гоё ажил. Тэгээ сонирхол нь ерөөсө буураагүй маш хөвгчлөлтэй ингээд хийгээд явж байгаа бас хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Энэ бол маш гоё харагдаж байна л доо. Тэгээд эндээсээ бас ингээд мөнгө төгрөг бас олоод байна л та. Олж байгаа 7 сард бол тэгж олж байгаа харагдаад байна. Тэгэхээр энэ мөнгөө олохдоо маш гоё ингээд хөгжилтэй байдлаар маш гоё зугаатай байдлаар ингээд өөрийнхөө яг ингээд дуртай зүйлээ олчихсан. Тэгээ тэрнээсээ ингээд сонирхол нь ерөөсө буураагүй ийм сайхан энергитэй харагдаж байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс маань та нар ингээд гоё талархалтай хандаад ингээд зөв шударгаар явах юм бол та нар импресс гэд энэ гоё хатны энергид очихоор байгаа байхгүй юу? Уул нь энэ хүн бол юу мөнгө байна уу байна, илбэг дэлбэг байна. Бүх зүйлс нь бүрэн бүтэн байгаад байгаа. Тэгээд өөрийнхөө зөн савнгаараа бүх ажил төрөл, карьер, бүх юмаа бүтээчихсэн иймэрхүү харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мөнгө төгрөг олдог тал дээрээ энэ импресс бол бүх зүйл дээрээ талархдаг ийм сайхан энергитэй хүн байхгүй. Эмгтээч хүн сонсож болно, эрэгтэйч гэж сонсож болно шүү. Тэгэхээр аль болох юм сөрөг зүйлсүүдээ ер нь бол эрэг болгоод ингэх юм бол хаана хатны энерги дээр очиод та бүхэн ийм сайхан энергийг хүртэхэр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сөрөг зүйлс дээрээ жоохон 7 сард одоо ингээ мэдээд авчихсан юм чинь 7 сард анхаарад аваарай. Тэгээд ер нь бол 9-ийн зоос энэ маш гоё дээш хараад гараад ирэхээр элбэг дэлбэг болчдөг байхгүй юу? Энэ бас ялалт гээд та нарт бол маш ойрхон байгаа тань л да. Жоохон ингээ сөрөг зүйлсүүд дээрээ жоохон төвлөрөөд байна л да. Тэгэхээр та нар энэ сөрөг зүйлсүүдэд засаад талархаад ингэх юм бол та нар зүгээр сууж байгаа та нарын мөнгө чинь зүгээр цаанаасаа ингээд орж ирэхээр маш гоё энергитэй харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань энэ дээрээ 7 сарда одоо ингээд анхаарад аваарай гэж хэлмээр байна. За энэ сахиусан тэнгэрийн зөвлөгөө Mystic Q гинэ. Нууцлаг гэдэг юм гоё сахиусан тэнгэрийн зөвлөгөө гарсан байна. Цэнэглээд байгаарай, үгүй гэж хариулж болохгүй. Гайхамшигт шийдвэрүүд гарч ирнэ гэж найдаараа гэж байна. Цэнэглээд байгаараа гэдэг нь одоо өөрийгөө ингээд өөрийгөө итгэлтэй байгаараа л гэсэн утгатай л юу надад тийч санагдаж байна л да. Өөрийгөө ингээд эрг зүйлээр ингээд гоё тижээгээ тэтгээд байгаарай. Үгүй гэж хариулж болохгүй. Ямар нэг зүйл дээр ингээд бусдад бас нэг юм хийж өгөх гэж үгүй гэсэн бол жоохон бусдаа гоё зөөлн харилцаад баг зэргийн ингээ буулт хийж өгөөд ингээд заа гэдэг ч юм уу баг зэргийн ингээ туслаад ингэх юм бол маш гоё энерги бас ирдгийн шүү. Энэ сахиусан тэнгэр маань тиймэрхүү маягаар хариулж ийн л та. За гайхамшигт шийдвэрүүд гарч ирнэ гэдэг. Тэгээ та нар эрэг зүйл төр байх юм бол маш гайхамшигт зүйлсүүд ирдэг гэдэгт итгээрэй. Итгэх юм бол сайн сайхан зүйлс ирдгээ гэдгийг л харуулад байна л та. За энэ бөөгийн сахиусан тэнгэрээс маань стейж гэд хөцөр цугласан байна. За итг цэцгэлээрээ гэсэн байна. Тэгэхээр сая ярьсан шүү дээ итгээрээ гэдээсэн. Эд шидийн амьдрал гэж байдаг юм шүү. Та нар итгээд өөрийнхөө тэр итгэл үнэмшилтэд цэцэг ургуулаарай. Та нар жижигхэн зүйлээс хүртэл ингээд ас жаргал мэдрэгддэг шүү гэдгийг л хэлэх гээд байна л да. Тэгэхээр өөрийнхөө гоё сэтгэл энэ гоё сэтгэл зүрхээ гоё цэцэг шигээр ингээд гоё үнрээр нь тэр гоё мэдрэмжээр нь өөрийнхөө амьдрал эрх сайн сайхныг ингээд өөрийнхөө сэтгэл зүйдээ ингээд цэцгэлүүлээрэй л гэдгийг бас хэлмээр санагдаж байна. За
Шидэт таваа хөзрөөс нь receiving it all гэсэн байна. Бүгдийг хүлээж байна. Та бүхэн хүчин чадлаараа элбэг дэлбэг байхыг хүртэх хэрэгтэй. Өөрийн үнд цэнд итгэж, орчлон ертөнц таны хүссэн бүхнийг хүргэхэд бэлэн гэдэгт итгээрэй. Өөрийгөө нээ гэж юм. Тэр бас л гой холбогдоод гараад ирж байгаа байхгүй юу? Та нар ингээд элбэг дэлбэг байдгийн шүү гэдэгт жоохон итгэдэггүй төрлийн тийм хүмүүс яаж магадгүй байна л та. Тэгэхээр ийм гоё элбэг дэлбэг байдал хүртэх өөртөө ийм элбэг дэлбэг би мөнгө төгрөгтэй, би аз жаргалтай, би ийм сайхан амьдралыг хүртэх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлийг өөртөө суулгах хэрэгтэй л юм байна л да. Тэгэхээр элбэг дэлбэг гэдэг хүртэх хэрэгтэй гэдэг дээрээ өөрийнхөө дотоод сүнсэндээ өөртөө ингэж итгэл үнэмшил тээгээрээ. Тэгээд өөрийнхөө үн цэнд итгэж орчлон ертөнцид таны хүссэн бүхнийг биелүүлдэг. Тэгэхээр орчлон ертөнцид ингээд өөрийнхөө юу хүсэж байгаагаа бүгдийг яах юм бол биелүүлдэг юм шүү. Та нарт бол итгэл хэрэгтэй байгаад байгаа юм байна л та. Тэгээд өөрийнхөө энэ дотор байгаа та нар тийм гоё хүч чадлаа бас мэдрээрээ өөрийгөө зүрх сэтгэлээ нээлттэй байгаараа гэж бас сануулад байна л да. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэнд тэгээд 7 сард нь амжилт хүсье. Тэгээд ер нь зарим нэг хүмүүс маш сайхан энергитэй гоё хүмүүс байна л да. Тэгэхээр зарим нэг хүмүүс маань жоохон сөрөг талаа ингээд засах юм бол та нарт маш сайхан зүйлс байгаа шүү гэдгийг дахин хэлье. Тэгээд 3 дугаар бүлгийнхэнд 7 сард нь амжилт хүсье. Тэгээд лайк, subscribe дараарай, коммент бас үлдээгээрэй. Хувийн уншлах сонирхож байвал авч олъё шүү. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Баяртай. За 4 дугаар бүлгийнхэн маань reading-д тавтаа морилно. За энэ дээгүүрх нь болохоор 7 дугаар сарын ерөнхий төлөв байдал, ажил, карьер, мөнгө, санхүүсүүдийн зөвлөгөө гэдээ авсан байна. За 4 дугаар бүлгийнхэнд маань ер нь бол нэлээд удаан хугацаанд хэцүү хүнд сэтгэл зовоосон ийм асуудлууд байсан бол 7 дугаар сард маш гоё нарны гэрэл шиг маш гоё гэрэлтгэр харагдаад байна л да. Тэр хэцүү зовоож исэн үеуд нь дуусаж харагдаж байна. Тэгээд энэ 7 дугаар сарда бас маш гоё дотоод хүүхдтэйгээ илүү гоё холбогдож илүү хөгжилтэй байдлаар тэгээд юмсыг маш гоё эргээр хардаг болсон байна л да. Тэгээд ямар ч хэлсэн амьдралд ч маш гоё гэрэл гэгээ аз жаргал орж ирэхээр 7 сард энэ 4-р группийг сонгосон хүмүүс маань маш сайхан гэгээлэг байх нэ 7 дугаар сар нь. За Page of Pentacles гарч ирсэн. Оюутан залуучууд маань ер нь шинээр ажлыг төлөвлөд эхэлсэн байна. Шинээр маш гоё ажлыг ингээд хийгээд явж байна л та. Энэ бол маш гоё урт удаан хугацаанд хийх үр ашгаа өгөхөөр ийм сайхан ажил эхлүүлээд ингээд явж байгаа юм байна. Тэгээд энэ дээрээ бас сэтгэл санаа маш хангалуун дуртай ажиллаа хийгээд ингээд явж байгаа харагдаж байна. Three of Wands 3-ын саваа гарч ирсэн. За 3 дугаар бүлгийнхэн маань ер нь ямар нэг зүйлийг төлөвлөж юм л да. За магадгүй ажил төрөлж байж болно. Тэгээд бас ингээд аялал төлөвлөж маш урт удаан хугацааны юу хийх ёстой билээ, би өөрөөсөө юу харах ёстой билээ гэдгээ айгүй мэдэрчгсэн. Эсвэл ингээд дэлхийгээр ингээд аялахаар ингээд зэхэж байгаа бодол сэтгэгүйдээ ингээд гадаад орнуудаар ингээд аялаад илүү их мэдээлэл олж авах гэж өөрөөсөө маш гоё ингээд гал ирч хүчтэй ийм гоё өөрийн тэр дур хүслээрээ ийм гоё төлөвлөгөө гаргаад алсыг ингээд ширтээд байж байгаа ийм гоё хүмүүс харагдаж байна. 4-р бүлгийнхэн маань тэгээд маш гоё удаан хугацаанд энэ бас бодож исэн энэ төлөвлөгөөгөө ер нь аялахыг зэхээд ингээд байж байгаа харагдаж байна шүү. 4-р бүлгийнхэн маань маш сайхан энергитэй харагдаж байна. За
зарим нэг хүмүүс маань ингээд удаан уулзаагүй, найз нөхдөдөө уулзаагүй удчихсан, магадгүй хин нэгэнтэй ер нь ингээд жоохон гадуур дотор гарч чадахгүй байгаа. Ажил гэр хооронд гэж явсаар хагаад өөртөө ерөөсө цаг гаргахгүй байгаа тийм хүмүүс бас байгаад байна л та. Тэгэхээр зарим үедээ ингээд найзуудаа санах ч юм уу, магадгүй ингээд заримдаа ингээд гэр бүлийнхэнтэйгээ жоохон ингээд төр таргчихсан ч юм уу, жоохон ингээд шаналсан тийм энергитэй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг найз нөхдөдөө гоё холбоо бариараа, уулзаарай. Гэхдээ нэг хэтрүүлэхгүйгээр гоё тунгийн тааруулаад гоё найз нөхдөдөө гадуур нэг уулзаж учраад ингээ явбал айгүй сэтгэл чинь бол маш гоё сэрхээр харагдаж байна л доо. За тэгээд 5-ын Five of Swords гарч ирсэн. Тэгэхээр ингээд та болвол ингээд ялагдал ингээд ямар нэг байдлаар ажил дээр ч юм уу, ямар нэг гэр бүлийнхэндээ ч юм уу ингээд маргаан боллоо гэхэд бууж өгдөг ч юм уу, ажил төрөл дээрээ ялагдал хүлээх тийм мэдрэмжийг хүлээн авчвал маш гоё эерэг байхаар байна л да. Тэгээд ер нь бол эерэг хүлээн авч байгаа бас харагдаж байна. Тэгээд энэ бол маш гоё авууштай талууд харагдаж байна. Энэ бол эерэг лам. За тэгээд ажил карьер тал дээр болохоор ажил дээр болохоор хамтрал гарч ирсэн. Энэ болох дээр айгүй гоё ингээд тантай яг хамтраад ажиллахаар итгэл найдвар хүлээхээр тийм гоё ажлын хамтрал гарч иж байгаа байхгүй юу. Эн чинь болвол цаанаас чинь бүр ивэгцэн яг та хоёр ингээд зогцоод ингээд гоё төлөвлөгөөгөө ярилцаад ингээд ажиллаа яриад цаашдаа ингээд хамтраад ажиллахад маш гоё илүү их амжилтыг олохоор харагдаж байгаа байхгүй юу. Энэ хамтралаараа тэгээд магадгүй та нэг хэсэг хугацаанд ч юм уу эсвэл бол ингээд сайхан амраад авах хэрэгтэй. Магадгүй их ажиллаж исэн болвол хэсэг хугацаанд амраад логик ухаанаараа бодоод бүх зүйлийг гоё төлөвлөөд ингэх юм бол маш гоё зөв шийдвэрүүд бас гарахаар харагдаж байна л доо. Тэгээд хэсгэн ч гэсэн өөртөө ингээд ерөөсөө цаг зав гаргаагүй бол жоохон хэсэг амраад үзэрээ гэх юм бол таны энэ бодол оюунаар чинь маш гой мэдээллүүд орж ирэхээр харагдаад байна. Тэгээд тэгснээрээ та бол ингээд өөрөөсөө ялалт өөрийнхөө ажил карьер дээр гой зүйлсийг бүтээгээд ялалтын энергийг өөртөө аваад бүр ингээд өөрөөрөө бахархаад ингээд явахаар харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ магадгүй та цаашдаа Two of Wands гарч ирсэн. Тэгэхээр ирээдүйгөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна л да. Ер нь юу хийх ёстой? Цаашдаа би ажил дээрээ ямар төлөвлөгөө гаргах ёстой вэ? Тэ? Ингээд цаашдаа юу хитэн жилийн төлөвлөгөө магадгүй ингээд сарын төлөвлөгөө гаргаад эсвэл бол 2 жил 3 жил ингээ гоё төлөвлөгөө гаргах юм бол яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдралаа аваад ингээд явах юм бол таны амьдрал чинь ер нь тэгэл гарц чинь ороод ирчихсэн маш гоё өөртөө ингээ гал ирч хүчтэй ингээд гоё бүх зүйлсийг өөрийнхөө ирээдүгөө ингээд гартаа барьчихсан энэ төлөвлөгөөгөөрөө тэгж харагдаж байгаа байхгүй юу. 4-р бүлгийнхэн бол маш гоё энергитэй харагдаж байна л доо. Тэгээд магадгүй та бусдад ямар нэг байдлаар тусламж ч юм уу гараа сунгах юм бол бас маш гоё эерэг зүйлсүүд танд бас орж ирэхээр харагдаж байна. Магадгүй та бас ингээд ажлаа эхлүүлэх гээд ингээд явж исэн бол банк санхугаас мөнгө зээл мэйл авах ч юм уу иймэрхүү байдал дээрээ ингээд ямар нэг мөнгө төгрөгийн хэрэг гарах юм бол тэр бүхэн чинь шийдэгдэхээр харагдаад байгаа байхгүй юу. Таньдаг хүнээсээ зээлдэг ч юм уу эсвэл банк санхугаас зээллэх хүсдэг ч юм уу энэ чинь бол маш гоё бүтгэр харагдаж байна. Тэгээд маш сайхан ингээд хамтралтай болоод та
магадгүй тэгээд ажил мөнгөө бүтээгээд ийм сахан хамтралтайгаа хамтраад ингээд цаашдаа ажиллах юм бол амжилт бүтээлийг ер нь бол амжилт бол таны бүтээсэн юм чинь амжилттай харагдаад байгаа байхгүй юу. За юмны нөгөө нэг хар цагааныг бүгднийг ингээ хослуулад ингээд явах юм бол танд бол амжилт харагдаж байна. Тэгээд маш гоё ажил карьер дээрээ төлөвлөгөө маш чухал байна. Төлөвлөгөөгөө гаргах юм бол ирээдүйд чинь маш гоё ирээдүйтэй байна шүү гэж хэлмээр байна. За мөнгө санхүүгийн тал дээр эднэр харагдаж байна. Тэгэхээр ер нь бол 901 caps гарч ирсэн. 9 caps. Тэгэхээр зэрэг энэ болоод элбэг дэлбэг сэтгэл санаа үнд ер нь бол бүх юм байна л та. Маш гоё бүх зүйлсэн байна. Сэтгэл ханамжтай байна. Маш гоё дүүрэн сэтгэлтэй, додгор өөрөөрөө бахархсан иймэрхүү энергитэй харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр мөнгө санхүүгийн тал дээр маш гоё энергитэй байна. Магадгүй энэ хүмүүс маань зарим нэг хүмүүс маань маш тухгүй ингээд ийм энергитэй байгаад байна л да. Жохон ингээд би ийм л юм хийгээд байна, тийм юм хийгээд энд миний зүйл бүтэхгүй байна, болохгүй байна гэдэг дээрээ маш их анхаарлаа төвлөрүүлээд айгүй тийм ингээд сэтгэл санаагаар унтсан. Тэгээд ингээд айгүй өгөөсгөлтэй харагдаад байна л да. Магадгүй зарим хүмүүс маань энэ дээр эгоны үхэл бас хийсэн байна л да. Эгогоо дараад тэгээд магадгүй тэгээд тухгүй байдал дээрээ ингээд ажиллах юм болвол эгоны үхэл хийгээд тэгэхээр ингээд таны зүүн совонгоор юм уу, зүүд нойроор юм уу, эсвэл сахиусан тэнгэрээс ч юм уу ямар нэг мессеж мэдээлэл ирэхээр байгаад байгаа байхгүй юу? Мөнгө санхүүгийн тал дээр зарим нэг хүмүүс маань тэгэхээр энэ маш сайхан энэ сахиусуудын зөвлөгөөг та нар ингээд ямар нэг байдлаар эсвэл энэ дээр бас нөгөө романтик хүнийг бас гаргадаг байхгүй юу? Page Cups. Тэгэхээр зэрэг энэ дээр зүүн совонгоор чинь сахиусан тэнгэрээс чинь ингээ ямар нэг мэдээлэл мессеж ирэхээр байна л та. Тэгэхээр энийг хүлээн авснараа та нар ирээдүйн мөнгө ингээд ажил карьерээ болгохоор ийм гоё ажиллаа бүтээхээр ийм сайхан зүйлсүүд орж ирэхээр харагдаж байна л та. Тэгэхээр та нарын мөнгө төгрөг чинь жоохон ингээд тодорхой бус байсан бол энэ 7 сарда маш гоё тодорхой болоод бүх зүйлсийг ойлгож таньснараа зүүн совонгороо ингээд ийм сайхан мөнгө төгрөгийг олохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр дөрөвдүгээр бүлгийнхэн маань маш сайхан байна. Ийм гоё хамтралтай байна. Тэгээд сэтгэл санаа ингээ мөнгө төгрөг дээр маш гоё сэтгэл хангалуун байна. Эгоны үхлээ хийчихсэн байна. Тэгэхээр ингээ тодорхой зүйлсүүдээ бүгднгийг нь ингээд иймэрхүү байдал дээр хараад амжиж юм бол гоё мессеж ирээд гоё бүрхэг байсан зүйл чинь гэрэлгийг орж ирэхээр харагдаж байна. За сахиусан тэнгэрийн зөвлөгөө Josita гэд энэ сахиусан тэнгэрийн зөвлөгөө гарч ирсэн байна. Та залуу хүмүүстэй ажиллах авьяастай бөгөөд таны тэнгэрлэг зорилго бол хүүхдүүдэд туслах, зааж сургах, эсвэл хүмүүжүүлэх явдал юм аа гэсэн байна. Тэгэхээр та нар бол багшлах тийм чадвартай дандаа хүүхд ирээдүй чиглэсэн ийм гоё ирээдүй хүүхдүүдэд ингээд ийм гоё сүнслэг замнал ч юм уу ийм гоё тэнгэрлэг энергийг ингээд хүүхдүүдэд заах юм бол таны тэр заасан бүхнэр чинь маш олон хүүхдүүд ингээд аврагдахаар харагдаж байна л да. Тэгэхээр дөрөвдүгээр бүлгийнхэн маань бас маш гоё эерэг энергитэй маш сайхан хүмүүс харагдаж байна. Маш гоё хүч чадалтай. Тэгээд ийм гоё зориг тэмүүлэлтэй ийм гоё хүмүүс харагдаж байна. За бөөгийн сахиусан тэнгэрээс Medicine Matter гэсэн байна. Ангаах ухаан ээж гинэ.
энэ гоё сахиусанд дотоод мэдрэмжээ хүндлэх гэсэн байна. Та юу мэдэрч байна? Тэрийг өөрөө хүндлэх хэрэгтэй. Үгүйсгэж болохгүй. Ер нь та нар энэ 4-р бүлгийнхэн бол маш гоё ингээд дотоодтойгоо маш гоё холбогдож чаддаг ийм гоё энергитэй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө сонссон бол тэр жижигхэн тэр дуу хоолойг маш гоё ингээд сонсож тэр мэдрэмж дээрээ тэмдэглээрээ гэсэн үг. Тэгж санаанд орж ийн л та. Тэгэхээр дотоод мэдрэмжээ хүндлэх хэрэгтэй, сонсох хэрэгтэй гэсэн тийм утга санааг илэрхийлж байна. За дараагийн мессеж карт маань What do you want? Та юу хүсэж байна вэ гэсэн байна. Хэрв та бусдын амжилт, баяр баясгалан сөргөөр хүлээн авдаг бол энэ нь та өөрийнхөө төлөө илүү ихийг хүсэж байгаагийн шинж юм аа. Өөрийгөө бүү барь, тав тухтай бүсээ өргөжүүлэх гэсэн байна. Магадгүй ингээд хүмүүст хэтэрхий одоо ингээд баяр баясгалтай зүйлийг хүлээж бусдаагаа ингээд баяр хүргэж чадахгүй тийм нэг сөргөөр дотор сэтгэлдээ тэгж хүлээж авдаг болвол энэ бол буруу шүү ер нь. Тэгэхээр та яг тиймэрхүү мэдрэмж төрж байгаа бол танд бол ямар нэг байдлаар дутмаг зүйл байгаад байгаа гэсэн үг. Таны хүсэл зорилго чинь дутмаг зүйл байгаад байна. Тийм болохоор тэр зүйл дээрээ илүү их ажиллаарай гэж шүү. Тэгээд өөрийгөө бити барьж хорио. Хүсэж байгаа тэр мэдрэмжээ сонсоод тэрнийг үйл хөдлөл хийгээрээ. Тав тухтай бүсээ өргөжүүлээ. Гоё ингээд тав тухтай бүсээ өргөжүүлээ. Цаашдаа ингээд маш гоё илүү гоё зүйлсийг мөрөөдөөд ингээд яах юм бол таны амьдралд маш сайхан зүйлс ирэхээр байна шүү. Тэгээд 4-р бүлгийнхэнд маань амжилт хүсье, 7 сард нь амжилт хүсье та бүхэн маань. Тэгээд 7 сард баг зэргийн юм алдаанууд, дутагдлууд гэхээсээ илүү ер нь бол эерэг байна л да. Тэгэхээр мессежүүд нь болохоор ер нь зарим нэг дотор сэтгэлдээ нэг жоохон тийм сөрөг юмнууд байдаг болвол тэн дээр анхаарал аваад ингээд явал айгу дайггүй харагдчихжээ шүү. Ер нь мөнгө төгрөгч гэсэн дайггүй байна. Баг зэргийн тэр алдаануудаа засчвал ерөнхийдөө маш гоё, эерэг, сайхан харагдчихжээ шүү. Тэгээд 7 сард нь амжилт хүсье. Та бүхэн лайк, subscribe дараарай, комент бас үлдээгээрэй. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэж байгаа бол надтай холбогдож болно. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.